Бид ихэвчлэн саятан болох зам улс төрч болох эсвэл алтар нэрээр дэмждэг гэж боддог. Гэхдээ дэлхийн хамгийн чинэрэг хүмүүсийн эзэмсэн боловсролын талаарх тоо мэдээллийг харах юм бол үр дүн нь таныг гайхшруулах болно. Энэ бол зөвхөн өндөр цалингийн тухай биш, харин эдгээр мэрэгчлүүдийн олгодог сэтгэлгээний тухай юм. Ингээд хамгийн олон саятан төрүүлсэн топ мэрэгчлүүдийг танилцуулж байна. Жагсаалтын хамгийн ихэнд бусад салбарыг ардаа орхин инженерийн салбар бичигдэж байна. Энэ нь олон хүний гайхшруулдагч бодоод үзэхэд үнэхээр логиктой. Инженерчид нь нарийн түүхтэй асуудлыг шийдвэрлэх, систем бүтээхэд сургадаг. Гүүр эсвэл хэрхээний хавтан зохион бүтээхэд ашигладаг ур чадвар нь бизнесийн эзэнт хүрнийг босгоход мөн адил төгс тохирдог байна. Үнэн дээр дэлхийн топ 100 тэрбумтны 20 гаруй хувь нь инженерийн мэрэгчлэр гараагаа эхэлсэн байдаг. Дараагийнх нь эдийн засаг санхүүгийн салбар. Энэ салбар нь баяжих илүү уламжлалт дарах зам гэж хэлж болно. Эдгээр мэрэгчлэн зөвхөн мөнгө тоосхийг заагаад зогсохгүй, эдийн засаг суурь төвшөндөө хэрхэн ажилладгийг ойлгуулдаг. Энэ салбарын төгсөгчид Wall Street болон хөрөнгө оруулалтын ертөнцид ноёрхдог. Тэд хөрөнгө оруулалтын хуваарьтыг маш сайн ойлгодог бөгөөд өөрөөр хэлбэл зах зээлийг ашиглан бага хэмжээний мөнгийг хэрхэн их хэмжээний мөнгө болгон өсгөх ухааныг эзэмсэн байдаг нь тэдний хамгийн том даваа тал билээ. Тэгвэл одоо сонгодог бизнесийн удирдлага тэр дундаа MBA зэргийн тухай ярилцъя. Хэдийгээр олон саятангуй сургуулаа хийсэн энтерпренерүүд байдаг ч чинэрэг элитүүдийн томоохон хэсэг нь корпорацийн шатаар өгсөхийн тулд энэ зэргийг ашигласан байдаг. Энэ бол корпорацийн ертөнцийн стандарт гэр бөгөөд томоохон байгууллагуудыг удирдах менежментийн ур чадвар болон танилын хүрээг олгодог юм. Хууль улс төрийн салбар мөн дээгүүр байр эзэлдэг. Гэхдээ энд нэг нууц бий. Саятан болсон ихэнх хуульчид зөвхөн хуулийн зөвлөгөө өгөх замаар баяжаагүй байдаг. Тэд дүрм журм болон хэрэгцээр хийх мэдлэгээ ашиглан дээд түвшний санхүү, үс хөдлөх хөрөнгө, мөн корпорацийн зөвлөх үйлчилгээг рүү шилждэг. Энэ бол хамгийн том хэрэгцлүүд хийгддэг өрөөний хаалгыг нээж өгдөг мэрэгжил юм аа. Эцэст нь хамгийн хурдтай өсөж буй салбар буюу компьютерийн шинжилгээ ухаан. 20 жилийн өмнө энэ мэрэгжил жагсаалтын дуугар бичигддэг байсан бол өнөөдөр бусад арч салбараас илүү хурдан саятангуудыг төрүүлж байна. Энэ бол технологийн стартапын эр үе. Хэрв та код бичиж чаддаг бол бараг ямар ч зардалгүйгээр сая хэрэглэгчдэд хүрэх бүтээгдэхүүнийг бүтээж чадна. Энэ бол орчин үеийн алтны уурхай, гэхдээ танд жотууны оронд алгоритм хэрэгтэй болно. Зарын цаг. Манай сувг код бичихийг хүссэн хүн болгонд зориулж код бичихэд туслах платформ зохион бүтээсэн байгаа. Одоохондоо зөвхөн демо төвшөндөө явж байгаа ч ороод хэрэглээд үзвэл алгоритмын суурь мэдлэг авах боломжтой бүх хичээлүүд орсон байгаа юм. Тэр дундаа Америкийн технологийн томоохон компаниудад бэлдэх видеонууд байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Тэгээд доор description хэсэгт линк нь байгаа. Ороод сонирхоод үзээрэй. Нэмж хэлэхэд бүгд үнэгүй байгаа шүү манайхаа. Тэгэхээр үүнээс ямар дүгнэлт хийж болох вэ? Баян болохын тулд заавал тодорхой нэг мэрэгжил эзэмших албагүй ч эдгээр мэрэгжлүүдэд нэг нийтлэг зүйл бий. Тэд бүгд практик юм. Тэд асуудал шийдвэрлэх, санхүүгийн боловсрол, систем бүтээхэд сургадаг. Гол нь юу сурч байгаадаа биш, харин түүнийгэ бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлж байгаад оршино.